За Туван сайдын их л архаг урт үргэлж ирсэн сонин гэрээнүүд ярилээ дээ. Одоо наадах дээр бүгдээрээ нэг бүдэрч унах үедээ. Тэгээ нэгэнд ажлаа хариуцаад хийж байгаа юм чинь тэгээ юмаа зөв хийгээрэй л гэж хэлээ. Хоёрдугаарт нь 40% нь бензин оруулна гэж байхгүй л дээ. Компани байгуулагдахад бензин юу гэж одоо тэр 40%-ны хувьд тийм компани гэж би өнөөдөр хүртэл амьдралдаа ойлгохгүй юм байна. Худалдаж авах гэж байгаа бараагаа 40% оруулаад тооцсон гэж тийм байж болд юм уу? Ийм өрхөө юмнуудаа та нар энэ засгийн газрын гишүүд гэж гайхалах юм. Түрүүн тэр гандамруу орж ирээ ярьж байгаа энэ төрийг сонсоход хүний юм үргэлжлүүлээд явж байгаа царайтай. Тэгвэл тэр нь тэгээд үргэлжлүүлэхдээ альж засгийн газар өмнө жижиг сажиг алдаан зөрөөнүүд гарсан бол нөгөө талтайгаа айтайхан яриад тэрнийг засаж залруулж явах нь дараачийн хариуцсан хүмүүс ажиллал да. Тэгээд та нар тийм төрөө уламжлал юм чи хинч вэ альч намын ч хүн бэ тэр чин явдгаар л явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрэнд бол одоо урдхыг тэмдэх юм байхгүй. Ер нь байна шүү дээ. Тэр алтурын гишүүний болгоомжлоод байгаа юм дээр та нарыг тодорхой хариулж мөрөө дөөч. Яг тэгээд дараа нь манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэлчээд өөрөө хэрэгжилж чадахгүй болчих асуудал байна уу юу? Наад гэрээ чинь хаага хийчих гэдэг нэг үе гэдэг шүү дээ. Номерын микрофон Туван сайд хариу. За тийм энэ асуудлыг бид нар мэдээж Монгол улсын эрхшийн үүднээс нэлээд хугацаанд судалж үзэж бас нөгөө өмнө хэлжсэн Путиний айлчлалын зурагцснаас хойш өнөөдрийн хүртэл хугацаанд нэлээдгүй судалж үзсэн. За дээрэс нь энэ компани бол одоо Улаанбаатар төмөр зам шиг 50-50 биш 60% Монголын одоо эзэмшилтэй 40% Орос улбаны улсын эзэмшилтэй компани байгаа. Хамтарсан компани дээр нэг одоо хөрөнгө тэдэн одоо долларын одоо тэдэн хэмжээний хөрөнгөтэй компани гэж орж ирлээ гэж бодоход тэрэнд оруулах хөрөнгийнхөө одоо хувьд нь энэ одоо нийлүүлэх түлшний асуудлаа оруулна гэсэн ийм одоо тооцоололтой. За мэдээж бас бус одоо засвар үйлчилгээ техник тоног төхөөрөмж одоо сэлбэг хэрэгсэлтэй асуудлууд бас ороод явж байгаа. Тэгээд гишүүдийн хэлж байгаа зүйлийг гэрээ байгуулахдаа онцгой анхаарч ажиллая.